Эзний өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр эзний үгийг үргэлжлүүлэн та бүхэнтэй хаалцъя. За манай цуглаан дээр сүүлийн бүтэн сайнуудад бид Давидын амьдралаас хамтдаа суралцж байгаа. За ялангуяа бурхан Давидыг хэрхэн бэлтгэж исэн бэ гэсэн Давид чиг бэлтгэгд гэдэг сэдв дор бүгдээрээ цуврал номлолуудыг хамтдаа үзэж байгаа. За өнөөдөр бүгдээрээ Давидын амьдралд болсон бас нэгэн онцгой үйл явдлаас хамтдаа суралцъя. Тэгэхээр Давид чиг бэлтгэгд гэдэг энэ сэдвүүд ороо өнөөдөр бүгдээрээ өсөрхүү зарц гэдэг сэдвээр хамтдаа хаалцъя. За өсөрхүү зарц гэдэг нь Давидын зарц нарын нэг болох Йообын тухай уншиж хэдүүлээ ярих гэж байна. За Йооб гэдэг энэ хүн бол Давидын зарц нарын нэг, өөрөөр хэлбэл Давидын армийн жанжин ийм хүн байсан байгаа. За Йооб бол маш өсөрхүү хүн байсан. За тэгээ энэ хүний түүхээс Давидтай холбогдож байгаа, Давидтай хамт үйлчилж исэн энэ хүний энэ амьдрал бол Давидын амьдралд бол нэлээд чаленж болж исэн. Тэгээ нэлээд ийм сорилт болсон ийм хүн байсан. Йооб гэдэг энэ хүн бол. За тийм учраас Давидын хувьд бол нэлээд өөрийгөө сунгах, татах, нэлээд тэсвэр төвчээртэй байх, мэрэгүн ухаантай байх шаардлага бол энэ Йообоос болж Давидд ирж исэн байдаг. Тэгээд Давидын хувьд бол энэ Йооб гэдэг энэ хүнтэй бол хамтран үйлчиж ажиллана гэдэг бол Давидын хувьд бол их чухал зүйл байсан. За бүгдээрээ номлол болгон дээр хамтдаа уншиж байгаа 2 дугаар Самуэль номын 22 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлийг дахин нэг удаа чангаар уншия. За тэгээд та бүгдийн өмнө слайдн дээр тус ишлэл маань байна. За хамт уншия. 1 2 3. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Тиймээс гар шуу минь хүрл номыг тахилгаж чаддаг. Бурхан Давидыг амьдралынхын туршид өөрийн хүн болгон хурцлж, өнгөлж, тайрж, засаж, заримдаа шийтгэж, заримдаа үнэхээр сайн сайхныг амьдралд нь өгч Давидыг бол өөрийн хүссэн тэр дүр төрхийн дагуу Бурхан Давидыг бол урлан бүтээсэн. За өнөөдөр ч гэсэн Бурхан таныг намайг амьдралд яг ийхүү хэлбэржүүлж идэг. Бидний амьдралд тохиолдож байгаа олон янзын сайхан зүйл, муухай зүйл, бэрхшээлтэй зүйл, амжилт бүтээл юу гэдгийг тааралдаж тохиолдож байгаа бүхий л зүйлээр минь дамжуулан Бурхан биднийг урамшуулж яадаг, биднийг зоригжуулж яадаг, биднийг хайрлаж байгаагаа илэрхийлж яадаг. Бас мөн Бурхан биднийг тайрж, засаж, сахилгажуулж, хүмүүжүүлж бас ингэж байдаг юмаа гэдгийг Давидын амьдралаас бид хамтдаа үзэж байгаа. За тэгэхээр өмнө нь бүгдээрээ Давид чиг бэлтгэгд гэдэг энэ сэдвүүд дор 5 цуврал сэдвийг үзсэн байгаа. Хамгийн ихнийх нь хоньны бэлчээр байсан. Хоёрдугаарх нь хүчрхэг дайсан байсан. Гуравдугаарх нь дарангуй удирдагч байсан. Дөрөвдүгээрх нь ухаалаг зөвлөгч байсан. Тавдугаарх нь буюу өнгөрсөн бүтэн сая өдөр бүгдээрээ гашуун сургамж гэсэн ийм үндсэн 5 сэдвээр Давидын амьдралд юу болсныг хамтдаа суралцсан байгаа. Давид бага залуу наснаас хоньны бэлчээр дээр дайчин ир болон бэлтгэгдчихсэн. Хожим Давид Голиаттай нүүр тулж хүчрхэг дайсантай нүүр тулснараа Давид Израилийн өмнө бол жинхэнэ баатар гэдгийг харуулсан. За дараа нь дарангуй удирдагч Саул хааны дор Давид бол нэлээд тэсвэр төвчээр суралцаж олон жил хээрээр хөөгдөж тугдаж ингэж амьдарч ирсэн. За дараа нь нэг ухаалаг бүсгүй Абигейлтэй уулзсанаар Давид Абигейлаас юм ухаалаг зөвлөгөө авснараа өөрийнхөө амьдралд хийх гэжсэн буруу болчингүй үйлдэлээсээ Давид эргэж буцаж исэн. Ухаалаг зөвлөгч ямар чухал юм бэ гэдгийг энэ хэсгээс бид хамтдаа сурсан. За дараа нь Давид тэр үеэс хойш олон жилийн дараа өөрийнхөө нэгэн туслахын эхнэртэй завхаарснараа Давид өөрийнхөө амьдралд бол гашуун сургамж авсан байдаг. За тэгэхээр хүний амьдралд ирдэг гашуун сургамжийн талаар бид эндээс хамтдаа сурсан. За тэгвэл өнөөдөр 6 дахь сэдв өшөрхүү зарц гэдэг сэдвээр бүгдээ хамтдаа үзье. За би түрүүн хэлсэн. За Давидд бол олон зарц нар байсан. За тэр дундаа Йооб гэдэг энэ хүний нэр бол Давидын энэ хаанчлалд бол олон удаа энэ хүний нэр гарч ирдэг. За би өмнө нь энэ Йооб гэдэг хүнийг бол айгүй мундаг баатар гэж бодож исэн. Нэрээ ч мундаг баатар. За Йообыг бол би айгүй тийм эерэг дүр гэж бол ер нь ойлгож ингэж бол би харж исэн. За гэтэл ингээд Давидын түүхийг уншаа яваад байсан чинь Давид нас барахаас өмнөхөн хүү Соломонд заавар зөвлөгөө өгөхдөө энэ Йообын тухай тун базаахгүй үгсийг Давид хүүдээ загж үлдээгээд нас барсан байдаг. Тэгээ энэ үг намайг бүр ингээ гайхахад хүргээд тэгээд энэ Йооб гэдэг чи миний мэдхийн
ингээд өмнөх одоо 1-2 дугаар Самуэлийг үзэх юм бол Давид Йобыг илгээгээл Йоб Давидын зэргүүдийг удирдаал, ялалт байгуулаад ингээл тэгээл уулын айгүй гоё юмнууд гараад ирсэн шиг санагдаад байдаг. Тэгээ явж байгаа Давид өөрийнхөө амьдралын сүүлчийн мөчид өөрийнх нь хаан ширэг залгамжилж байгаа Соломон хүүдээ сүүлчийн одоо хідэн зааврыг өгөхдөө энэ Йобын тухай хэлээд өгсөн байдаг. За Йобын тухай хэлэхдээ яг энэ 1-р хаад номын 2-р бүлгийн 5-аас 6-р ишлэл дээр Йобын тухай хэлснийг одоо би танаас уншиж өгье. Зерүягийн хүү Йобын надад болон Израилийн цэргийн 2 жанжин болох Нériгийн хүү Абнер, Етерийн хүү Амаса нарт юу үйлцсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угалсан шаахаатаа нялсан юм. Тэгэхээр түүний буурал толгойг үхэгсдийн орон руу амар тайван явуулах учиргүйг чи мэрэгэн ухаанаараа шийд гэж хэлж байгаа байхгүй. Амар захиас өгчөж байгаа. Тэгээд би энэ хүртэл яг энэ хэсгийг ер нь унших хүртлээр би Йобыг бол Давидын өстө итгэлт жанжин, Давидын өстө жинхэнэ баруун гарна, Давидын өстө зүрхний хүслийг биелүүлж исэн, Давидын төлөө олстой нэр яахаас боцохгүй өстө гал ус руу ч гэсэн ордог. Ийм одоо мундаг одоо баатар ир. Давид өөрөө нэгэн цагт Саулын яг юм одоо жанжин болоод явж исэн шүү дээ. Тэр үедээ ерөөсө Давид бол Саул хаандаа бол маш үнэнч байсан. Саул Давидыг одоо илгээсэн газар бүрд Давид явж ялалт байгуулж исэн. Израилийн армийг удирдаад одоо Давид ордог гардаг, дайн тулаанд ордог гардаг, ялдаг буцаж ирдэг. Тэгээ Саулын бол одоо итгэлч жанжин байлаа шүү дээ. Давид өөрөө цагтаа, өөрөө залуу насндаа бол тийм байсан. Тэгээ Давид өөрөө хаан болохын цагт яг өмнөх нөгөө өөрийнх нь позишн дээр, өөрийнх нь байр суурин дээр Йоб гэдэг залуу гараад ирж байгаа байхгүй. Яг өөрөө өмнөх хааныхаа доор Давид хэрхэн үйлчилж исэн шиг Давидын доор Йоб гэдэг нэг юм залуу гараад ирсэн. Тэгээ энэ Йоб гэдэг залуу яг Давид нөгөө Саул хаанд ингээд шадралан хүчээ өргөж исэн шиг Йоб гэдэг энэ жанжин Давид хаанд шадралж хүчээ өргөж байгаа ийм одоо хэсгүүдийг ингээд Давидын түүхэн дээр ингээд хальт гараал гэдэг багхгүй юу? Тэнгүүтэл би одоо ингээд энэ Йобыг айгу мундаг баатар эргээд ер нь ойлгоцсон явж байгаа төгсгөлд нь Давидын хүүдээ загч үлдээж байгаа энэ захиасыг уншсан чинь Йобын тухай тун базаахгүй юм ярьчтэй. Тэр нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр Зерүягийн хүү Йобын надад болон Израилийн цэргийн 2 жанжин болох нэг нь Нérийн хүү Абнер, нөгөөх нь Етерийн хүү Амаса нарт юу үйлцсэнийг чи мэдж байгаа. Тэрээр тэднийг алж амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угалсан шаахаатаа нялсан юм. Тэгэхээр түүний буурал толгойг үхэгсдийн орон руу амар тайван явуулах учиргүйг чи мэрэгэн ухаанаараа шийдээрэй гэд хүүдээ цагчаа нас орчих жоох. Тэгээ би яг энэ хэсгийг уншаад хүүшин миний мэдэх Йоб одоо биш болоо явчлаа. Давидын хувьд Йобыг харж байгаа хараа. Миний Давидын түүхийг уншаад Йобыг ойлгож ирсэн ойлголт хоёр зөрчлөө. Тэгээ би түүх буцаагаад ухраахгүй юу? Нөгөө бичлэг ухрааж үздэг шиг нөгөө хөөе айлын сая яг юу болчихв? Сая нэг юм гараад өнгөрчлээ айлын тэр хэсэг рүү нэг ухраатахтаа гэд бичлэгийг нэг буцааж ухраагаад эхнээс нь ингээд нарийн ингээд хардаг шиг миний хувьд буцаад Давидын түүхийг эхнээс нь энэ Йоб гэдэг хүн хизэнээс Давидын амьдралд ороод ирэв. Энэ Йоб гэдэг хүн Давидтай хамт юу хийв? Яг Давидын үнэхэрийн итгэл жанжин мөн байсан уу үгүй юу гэдгийг би ингээд нарийн эргээд түүхийг эргээд харсан чинь энэ Йоб гэдэг хүн бол өнгөц харах юм бол Давидын баруун гар. Өнгөц харах юм бол Давидын агуу жанжин. Өнгөц харах юм бол яг Давидын залуу нас шиг. Ерөөсө хаа явсан газараа Давидын илгээсэн газар бүрд энэ Йоб Давидын армийг командалж очоод байнга ялж идэг. Үнэхээр юм агуу баатар ир байна л да. Тэгээ яг нарийн энэ түүхийг уншаад байсан. Ялангуяа энэ Израилийн цэргийн 2 жанжин болох нэг нь Нérийн хүү Абнер, нөгөөх нь Етерийн хүү Амаса гэдэг энэ 2 хүнд энэ хүнийг алдсан ба шүү дээ. Энэ 2 хүнийг алдсан юм байна энэ Йоб гэдэг чинь. Амар тайван үед, дайнгүй үед энэ 2 хүнийг алаад өөрийн бүс болон шаахаатаа цус нялсан гэж байгаа байхгүй амар хэлж байгаа байхгүй. Мэдээж энэ бүс шаахан цус болоогүй л бах л да. Гэхдээ энийг бол энэ нүгэл хийсэн гэдэг утгаар нь ийм цусны өртөө хүн гэдэг утгаар нь Давид амар хэлж байгаа байхгүй. Бүсэндээ болон шаахаатаа гэмгүй хүний цусыг урсгаж нялсан нэгэн. Наа чин өөрөөр манай монголчууд нэг гараа цуснд төрсөн хүн гэж ярьдаг та тий. Яг тийм хүн байгаа байхгүй. Тийм учраас энэ хүнэн дээр миний хүү чи бодолтой байгаарай. Би бол одоо ингээд насварлаа чи хаан ширээг надаас залгаад үлдлээ.
Энэ Йоб гэдэг хүний буурал толгойг үхэгсдийн оронд чи амар тайван явуулж болохгүй шүү. Өөрөөр хэлбэл энэ хүн заавал шийтгэл авах ёстой, шударга шийтгэл авах ёстой. Энэ бол тийм буруу юм хийсэн хүн байна. Аав нь бол шийтгэсэнгүй. Харин чи миний хийгээгүй гүйцэн шүү гэж хүүдээ хэлээд нас орчих жоох. За ингээд Йобын амьдралын түүхийг эргээ судлаад үзсэн чинь Йоб бол үнэхээр өсөрхүү нэгэн байсан юм байл. Өнгөц харахад Давидын гар дор ингээ үйлчлээд ерөөсөө ингээл Давидын хийгсэн хамгийн юм хийгээ яваад байгаа хэрнээ. Нөгөө нэг суган доогорно гэж манайхан нэг ярьдаг да. Эсвэл ингээ араарна гэж нэг ярьдаг да. Араар нь өөрийнхөө юм хийгээл өөрийнхөө зам цаад болсон гаруудыг нухаал явааддаг гэсэн ийм хүн байсан юм бэл. Тэгээ ерөөсөө нөгөө Давидын яг баруун гар гэдэг энэ позишн энэ байр сууриа алдахгүй байхын тулд энэ байр суурин дээр нь өрсөлдөж орж ирсэн өөртөө нь энэ тэнцүү өөрөөс нь ч туршлагатай мундаг ийм цэргийн жанжтайг алаад манер өөрөө яг нэг Батлаамахлын яамны сайдын байр суурин дээр үлдэхийн тулд манер ер нь тэгээд нөхдүүдийг бол нухаж исэн байгаа байхгүй. Тэгэхээр өнгөц харах юм бол үнэхэрийн одоо Давидыг дагагч тий. Давидын итгэлт одоо түшмэлүүдийн нэг Давидын одоо итгэлт жанжин. Нарийн харах юм бол Давидын үхсээгүй аюул олон зүйлийг нууцаар хийсэн ийм нөхөр байгаа. Тэгэхээр энэ бүгдийг Давид мэдчихсэн байна. За тэгээ хоёр хүнийх нь нэрийг ярьлаа. Зүгээр яг ярих юм бол дөрвөн хүнийг бол энэ Йоб бол цааш нь харуулсан байдаг. За тэр дөрөв нь ямар хүн байсан бэ гэхээр би энэ түүхүүдийг өнөөдөр та нарт юм товчхон энэ хүн тос болгон дээр нь энэ Йоб гэдэг хүн юу хийсэн бэ гэдгийг би товчхон та нарт тус дурдаа явах нь зүйтэй гэж бодож байна. За хамгийн нэгдүгээрт энэ өсөрхүү зарц буюу жанжин Йоб маань Абнер гэж хүнийг алсан байна. За энэ Абнер гэж хүн хэн бэ? Энэ Абнер бол Давидын өмнөх хааны үеийн цэргийн жанжин баггүй. Цэргийн жанжин. Давидын өмнөх хаан бол Саул хаан байсан. Саулын одоо яг цэргийн жанжин бол Абнер гэж мондог Беньямин овгийн дайчин ийм хүн байсан. За энэ хүн бол одоо Давид Йобоос бол хамаагүй ахмад ийм хүн байсан байгаа. Яг өмнөх хааны том төшмөл байсан учраас Давидыг яг хаан болоод гарч ирэх үед Абнер бол настаа өгшөрсөн байсан. Тэгээд Саул хаан нас ороод Давид хаан ширээнд суухын цагт Абнер бол одоо Давидын эсрэг байсан. Яг тэгвэл өмнөх хаан Саул Давид хоёр хоорондоо зөрчилтэй байсан учраас нөгөө Саулын зарц энэ Абнер Давидд бол дургу. Давид энэ Абнер хоёр бол ер нь таардаггүй байсан. Тэгээд Давид хаан болсны дараа Саул нас ороод Давид хаан болсны дараа энэ Абнер бол одоо нөгөө өмнөх хааны жанжин гэдэг утгаараа дараагийн хааныхаа үед энэ Абнер ч одоо хинч болчлаа шүү дээ. Тэгээ энэ Абнер гэдэг хүн бол Давидын эсрэг нь бослог гаргадаг байсан. Ер нь бол. За ингэж явж хагаад Давид Абнер хоёр эвлэрсэн байт. Өөрөөр хэлбэл Абнер Давид дээр ирээд бууж өгсөн байт. За та бол одоо Израилийн хаан байна. Би таны хүлэмжширж байна. Та хүсвэл би танд хүчээ өргөё. Би таны төлөө тэмцье. Би өмнөх хаандаа үйлчилж исэн шиг одоо би таны төлөө зүтгэе гэж Абнер Давидаас гуйсан байт. Тэнгүүт нь Давид өршөөгөөд Абнерийг тэгье. Та үнэхээр тэгж зөвшөөрж байгаа бол хоёлаа одоо хамтарч одоо ажиллая. Засгийн газрын бүрэлдэхүүндээ оруулж штэ. Тэгээ манай Батлан хамгаалах яамны сайд дээр би тэгвэл таныг томилё. Таны энэ агуу туршлага надад хэрэгтэй байна. Тэгээ миний одоо өмнөх хааны маань засагт үйлчилж исэн жанжин байгаа байхгүй. Тэгэхээр таны энэ туршлага дайчин чанар өнөөгийн миний одоо энэ хаанчлалд хэрэгтэй байна гэдээ Абнерийг Давид авч ажилласан байдаг. Энэнд нь мань Йоб дургүй байсан. Яг тэр Йоб өөрөө Давидын сайд байхыг хүсэж байсан. Тэм учраас Давид Абнер хоёр уулзаад хоорондоо гэрээ байгуулад эвлэрээд тэгээд Давид Абнерийг одоо явуулсан байдаг. Тэгсэн чинь энийг Йоб замаас нь олж мэдчихэд Абнерийг буцаагаад дуудуулсан байдаг. Дуудуулахдаа Давидын нэрээр дуудуулсан байдаг. Хаан таныг буцаад хүрээдэр гинэ. Танд нэг юм дутуу хэлсэн байна гинэ хүрээдэр гинэ гэд өөр хүн явуулаад араас нь дуудуулаад одоо үед чи ямар утас байх тэр үе шиг одоо үе шиг амар утас авах биш Абнер утастай биш Йоб нэг ийм яриад ах юм та яг хэлсэн үү гэж Йоб бол лавлах ямарч боломж Абнер бол лавлах ямарч боломж байхгүй Йобын хэлсэн үгээр нь нэрээ хаан намайг буцаагаад дуудаж байгаа юм байна гэж бодоод эргээд очихт нь ордны үүдэн дээр энэ Йоб гэдэг хүн Абнерийг барьж аваад гиндүүлээд одоо хутга шааж алсан байдаг. Тэгээ энэ үйлдэлийн Давид мэдээд одоо Йобыг тухайн үед бол харааж исэн байдаг. Чи амар тайван үед дайны цус урсгалаа. Энэ хүн чамд буруу юм хийгээгүй. Энэ хүн бол бууж өгсөн хүн байсан. Бит хоёр тохиролцсон байсан.
Тэгэхэд чи замаас нь Авнерыг алчлаа. Энэ цусны буруу чиний толгой дээр байх болтугай. Би Авнерыг алаагүй шүү. Давид болохоор Йоб болохоор Авнерыг алахдаа Давидын нэрээр хийчихэж байгаа байхгүй энийг. Маа нэг ерөнхийлөгч нэг өөрийнхөө хөрөг нэвтрүүлгэн дээр тэгж ярьж байсан шүү дээ. Миний нэрээр ховдод хүнийг ажлаас нь халж исэн байт юм байлээ гэд. Би тэр хүнийг одоо Ховд аймгийн засаг захиргаанаас одоо юунаас ингээд буулгах гэж би хэлээг байхад тэнд нэг нөхөр тэр нөхрийг замаасаа зайлуулахын тулд миний нэрийг ашиглаад ерөнхийлөгч чамайг холдоол гэж ингээд буулгаад оронд нь өөрхөн хүнийг авч ирсэн. Миний нэрийг бариад тийм юм хийж исэн байт юм байна лээ гэд маа нэг за би нэрийг хэлээд яхаа. Маа нэг ерөнхийлөгч өөрийнхөө нэвтрүүлэг дээр тэгж ярьж исэн байдаг байхгүй. Тэгэхээр Давидын нэрийг бариад Давид Абнерийг аал гэж тушаагаагүй байхад Абнерийг одоо яадгийн Абнертэй ингээд зөвшөлтсөд тохиролцоод явж хахад нь Йоб дондор нь орж ирээд Абнерийг нухчихж байгаа байхгүй. Нухахтаа Абнерт юу гэж ойлгуулж байгаа гэхээр Давид таныг дуудаж гин гэж дуудаад Давидын нэрийг барьж авцрангуудаа хуурж авцраад алаа хийж байгаа байхгүй. За яасан гэд яагаад энэ Йоб Абнерийг ингэж алах болов гэхээр Абнер гэдэг хүн өмнөх Саулын арим Давидын арим хоёрын тулалдаанд энэ Йобын төрсөн дүүг нь алдсан байт. Дайны үеэр алдсан байт. Асахел гэдэг дүүг нь алдсан байт. Тэр Асахел гэдэг дүү нь болохоор юм одоо гөрөөс шиг хурдан гүдэг юм залуу байсан гинэ. Тэгээ энэ Абнерийн араас ингээ хөөгд исэн юм. Тэгэхээр энэ Абнер хэлсэн мэт чи намайг хөөгөө бойл. Хөөгөө болохгүй бол би чамайг ална шүү. Тэг сануулсан ч гэсэн нөгөө залуу чинь Абнерийн араас ингээ хөөгд исэн юм байна л да. Тэнгүүт нь Абнер яасан гэхээр араасаа хөөлөж жагаад ойртой дөрөнгөт нь жадаа тулгацсан юм. Түүний юусэн ингээ хөвлийгэр нэвч чадлаад тэр Асахел гэдэг залууг дайны үеэр насварсан юм байна. Тэгэхээр тэр үеийн энэ цэрэг дайны одоо үзлэр бол тэр үеийн одоо нийгмийн одоо байгууллын юу буруу юу зөв гэж үздэг үзлэр бол дайны үеэр алагдсан бол энэ бол шудраг тулаан гэж үздэг юм байна. Эндээс өс авах ёсгүй гэж үздэг юм байна. Яг үс чи дайн болж байгаа байхгүй. Тэгээд Абнер тэр Асахелд сануулаагүй сануулсан. Би чамайг ална шүү намайг хөөхгүй гүгээд байвал. Нүүхэн зогсохгүй гүгээдсэн учраас алдсан. Тэгээ энэ бол дайны үеэр болсон шудраг тулаан. Тэнгүүд ах Йоб нь хожим Абнерийг Давидын нэрийг барьж дуудаж хагаад дайнгүй үеэр хуураад алчиж байгаа байхгүй. Тэгснээрээ энэ Йоб гэдэг хүн Абнер гэдэг хүний хажууд бол зүв биш. Абнер илүү зүв. Йоб бол юм зүв биш болчихж байгаа байхгүй. Дүүгийнхаа өшөөг авч байгаа. Тэгтээ шудраг тулдааны үеэр за одоо хоёулаа эргэж эмгчнээ үзье нэгийгээ үз нэхий дээлээ оролцъё гэд үзээд ялсан бол энэ бол шудраг тулаан байх байсан. Гэтэл тэгээгүй хааныхаа нэрийг барьж хуурж авцраад өмнө нь дайнд алагдсан дүүгийнхаа өшөөг өөрөөр хувийн үс сонзонгоо одоо ингэж авж яана л да. Үүгээрээ Йоб өөрөө маш буруу хүн. Ер нь бол ямар аргаар яаж игээд зорьсонтой хүрдэг хүн. Буруу аргаарч хамаагүй хүрдэг хүн гэж Давидэд ойлгогдсон ба. Энэ үеэс эхлээд Давид Йобыг юу гэж бодсон бэ гэхээр энэ аюултай хүн байна да. Хэдий энэ миний одоо жанжин гэж явж байгаа, миний зарц гэж явж байгаа ч гэсэн энэ яг өөрийнхөө хийх юмыг бол ямар ч аргаар хамаагүй хийж чадах. Нэг юм солонгос сериалууд дээр нэг юм хорон боссуудын нэг юм гэр бүлийн нэг юм маргаан гардаг хүүхдүүдийн хооронд эцгийнхаа нөгөө байр суурийг булаацалдаал тэнгуут нэг хойд ээж нь гарч ирээл ямар ч хамаагүй аргаар корпорацийг өөрийн болго гэл нэг тушаал буулгаад тэгээ нөгөөдгөл нь хор найруулаад нэг компани дотор ингээд нэг бөөн хэрүүл болоод нэг бөөн нэг хор найруулаад тэнд нэг юм солонгос сериалууд дээр айгүйх тийм үг гардаг та нар анзаардаггүй юу? Ямар ч хамаагүй аргаар энийг хийгээдэх гэж би тушааж яана гэд өмгөөлөгч авцраад бөө мөнгөөгөл том баян хүн ингээд нэг ажлаа хийлэгдэх шиг Йоб бол ер нь тийм ямар ч хамаагүй аргаар яг өөрийн хүснээ биелүүлдэг. Тийм учраас энэ хүн Бурхны өмнө зүв биш байгаа байхгүй. Бурхны өмнө юу нь зүв бэ, юу нь буруу вэ гэдгийг ерөөсө бодохгүй байгаа байхгүй энэ хүн. Зүгээр л өөрийн үс хонзонгоо авч ил байвал болоо. Тийм учраас Давид бол яасан гэхээр хэдий ингээд гаднаас нь харахад Давидын засгийн газарт багтаад Давидын засаглалд энэ хүн үйлчлээд Давидын яв гэсэн газарт нь яваад тулдаан хийгээд байгаа юм шиг боловч яг үнэндээ зүрх сэтгэлд Давидыг бүрэн дагдаггүй хүн байсан. За хоёрт нь Абсаломыг алсан. Абсалом гэж хэн бэ? Би өнгөрсөн 7 хоногийн номлол дээр Абсаломыг дурдчихсан. Энэ Абсалом бол Давидын хөвгүүдийн нэг. Энэ Абсалом бол эцгийнхаа эсрэг бослог гаргасан. Бослог гаргаад хаан тулсыг хуваагаад тэгээ аавтайгаа хаан ширээний төлөө тулалдж исэн. За тэгээ энэ тулалдаанд Давидын армийг эцгийнх нь армийг гэсэн үг шүү дээ. Хүүгийнх нь эсрэг энэ Йоб толгойж орсон. Тэгэхэд Давид мориндоо мордоод
армаа аваад дайнд явахт нь Давид хаан энэ Йоабаас гуйсан байт юм байлээ. За Йоаб чи намайг одож залуу Абсаломд өршөөнгөө хандаарай. Өөрөөр хэлбэл дайнд ялах юм бол Абсаломыг битгий халаарай гэж гуйсан байдаг. Тэгээд тэр дайнд яасан гэхээр хүүгийнх нь эсрэг эцгийнх нь армийг энэ Йоаб толгоолж ороод дайнд тулалдаад Абсаломын арми ялагдаад Давидын арми ялдаг. Яг энэ үед Абсалом зүхтаж яваад морьтоо луус унцсан зүхтаж яваад нэг юм сагалгар мөчөртөө модны доогуур нөгөө мөчөр доогуур нөгөө луус чинь давхиад гарсан чинь үсээрээ нөгөө модны мөчөрт орооцолдоод тэгээд нөгөө модны мөчрөөс ингээд зүгт морин давхиа явцсан нөгөө луусан давхиа явцсан хөлн газар хөрөхгүй модны мөчрөөс зүгт ингээ орооцолдсон үсээ салгаж чадахгүй. Тийм өтгөө үстэй том биетэй мондог хүчтэй залуу байсан байгаа байхгүй тэр Абсалом гэдэг залуу Давидын хүү. Тийм залуу ингээд дүүжлэгдээд байж хахад нь Йоаб араас нь гүйцэж ирэнгүүтээ цээжэр нь нэгт гартал нь жадалж алсан байдаг. Хаан гойсон штэ. Ялахад хангалттай шүү. Абсаломыг битгий халаач. Тэр чинь миний хүү штэ гэж гойсон. Тэгсэн чинь Йоаб ялсан дээр нь Абсаломыг хааны үгэнд орохгүй Абсаломыг алчиж байгаа. Ингээ хоёр дахь хүнээ олзны хүнээ хааны битгий халаараа гэсэн хоёр дахь хүнээ Йоаб алчиж байгаа. Яагаад гэж түүхийн судлаад үзэнгүүт Абсалом өмнө нь эцгийнхээ эсрэг бослог гаргахаас өмнө тэр чинь аавда гомдоод бослог гаргаж байгаа байхгүй юу? Бослог гаргахаас өмнө ааваасаа уулзъя гэж аяух гойсон байлаа. 2 жил Давид өөрийн хүү Абсаломтой уулзаагүй байдаг. Энэ 2 жилийн энэ битүү энэ сэтгэлээ нээж ярихгүй, хоорондоо ойлголцохгүй энэ байдлаас болоод эцэстээ хүүн эцгийнхээ эсрэг бослог гаргасан байхгүй. Хэрвээ Давид Абсаломыг дуудаад суу гэд загнаад ч гэсэн, уйлаад ч гэсэн, тэрэлдээ ч гэсэн, модалцаа ч гэсэн энэ хоёр яриад ойлголцсон бол эцэг хүү хоёр ингэж хоёр тал болж ууланд байлдахгүй байх байлаа. Гэр бүл дотор гэр бүлийн хүмүүс бие бинийгээ ойлгож нэг нөгөө ярилцдаг байх нь ямар чухал вэ гэдгийг энэ түүх харуулж штэ. Тэгээд Давидын гаргасан алдаа бол хүү Абсаломоо дуудаж өрөөсөө уулзаагүй. Хүү нь болохоор аав би тантай уулзъя гуугаад исэн байдаг. Тэр чинь том хаан хүнтэй төрсөн хүүхд нүртэл уулзах чадахгүй штэ. Энд чинь том гэр бүлүүд ийм байд юм байна штэ. Энд чинь. Тэ энд чинь. Тэгээд ааваасаа зөвшөөрөл авах гээд тэгээд энэ Абсалом чинь яасан байдаг вэ гэхээр би аавтайгаа уулзмаар байна. Намайг уулзуулаад өг гэд Йоабаас гойсон байт юм байна. Тэгсэн чи Йоаб тэрийг эцэгт нь хэлээгүй. Тэнгүүд Абсалом Йоабд гомдоод Йоабын тарийн талбайг нь шатаацсан юм. Тэнгүүд Йоаб одоо тэр өсөө авч штэ. Тарийн талбайгаа шатаалгацсан өсөө дайны талбар дээр олзлонгуудаа дээр нь Давид бити миний хүүг алаараа чи яалах хэрэгтэй. Гэхдээ хүүг нь бити алаараа амьд үлдээгэрэ гэж гойсон гуйлтын Йоаб биелүүлэхгүйгээр өөрийн тарийн талбайгаа шатаалгасан тэр хороо тайлж штэ одоо. Тэр тулдах чадваргүй ингээд дүүжлэгдсэн байж хат нь Абсаломыг энэ Йоаб алж байгаа байхгүй. За ингэж Йоаб бол ингээд та нар хардаа одоо миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа те. Үндсэн ингээд нөгөө том зураглаараа харах юм бол ер нь бол Давидын төлөөл яваад байгаа энэ хүн. Ер нь бол мөн үү? Ер нь л Давидын одоо инг тэг гэснийг нь хийгээл уул нь бол том зургаараа харуул энэ хүндэгээ яваад байгаа мөртлөө яг нарийн юмн дээрээ болохоор ер нь бол Давидыг даахгүй. Ер нь бол яг эсрэг юм хийгээ яваад байгаа байхгүй тэр доор нь. Ер нь л нэг тийм өөртөө саад болсон, өөрийнх нь дургу хүргэсэн нөхдүүдийг бол тэр хүндээ боломжоо ашиглаад нухаал яваад байгаа байхгүй. За 3 дахь хүний талаар яриа. Амасаг алсан. 3 дахь нь Амаса гэдэг хүнийг алсан. Амаса бол Йоабын үеэл нь байсан. Йоаб Амаса хоёр эгчдүүсийн хүүхдүүд байсан. Йоабын ээжийг Зеруя гэдэг энэ Амаса гэдэг 3 дахь хүний ээжийг нь Абигейл гэдэг. Абигейл Зеруя хоёр бол эгчдүү хоёр байсан. Эгчдүү хоёрын хүүхдүүд нь нэг нь Йоаб, нэг нь Амаса байна. Үеэлүүд бие биенийг алчлаа. Энэ хаадын гэр бүл гэдэг чинь ямар аимшигтай юм бэ? Тэгээ манай нөгөө Чингис хааны удмынхын сүүлд хоорондоо дайтаад гэдэг чинь тэгэл ер нь л аргагүй юм байна. Энэ эрх мэдэл гэдэг юм чинь ямар аимшигтай юм бэ? Үеэлүүд бие биенийг алж байгаа байхгүй. Эгчдүүсийн хүүхдүүд бие биенийг алж байгаа. Гэтэл сонирхолтой нь энэ Йоабын ээж Зеруя, энэ үхдэг Амасагийн ээж Абигейл гэдэг энэ хоёр эмэгтэй хоёулаа Давидын эгчнэр нь байвал яах вэ? Давид чинь дээрээ 6 ахтай бас эгчтэй хүн байж. Давидын хоёр эгчийнх нь хүүхдүүд нь. Давидын хувьд бол энэ Амаса, Давидын хувьд бол энэ Йоаб. Одоо англиар бол nephew нөхгүй, nephew. Одоо монгол хэлэн дээр nephew юу гэж орчуулж байна? Ач дүү, зээ дүү гэж орчуулж байгаа шүү дээ, тэ. Тэгээд зээ дүү нь байгаа даахгүй. Өөрөөр хэлбэл нөгөө эгчийнх нь хүүхдүүд учраас Давидын хувьд
Энэ Йоб, Амаса хоёулаа ихчийнх нь хүүхдүүд байгаа байхгүй. Амаса Йоб хоёр бол хоорондоо козн буюу үеэлүүд болчихж байгаа. Энэ хоёр чинь Давидын хувьд бол нефюн байгаа байхгүй. Ихчийнх нь хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хаадын эрх мэдэл гэдэг чинь ерөөсөө нэг гэр бүлийн ерөөсөө дотоодын зөрчил байдаг юм байна. Маш хатуу зөрчил байдаг юм байна. За Амасаг яагаад алсан бэ гэсэн чинь бас түүхэн сонирхолтой. Биньямин овгийн нэгэн хүн Давидын эсрэг бас бослог гаргажээ. За энэ бослогыг очиод дараад ир. Энэ бослогыг дарахын тулд Израилийн бүх ирчүүдийг цуглуулад иргээд Давид хаан Амасад даалгавар өгөөд 3 хоногийн дотор чи Юдагийн ирчүүдийг цэрэг цуглуулад иргээд Амасаага явуулсан чинь Амаса нь 3 хоногийн дотор амжиж цэрэг цуглуулж ирж чадсангүй. Тэгэнгүүт нь Давид Абишег явуулж байгаа. Абише за би амар олон хүний нэр хэлж чинь та нар толгой эргээг бахаа гэж би найдаж байгаа шүү. Абише гэж нэг хүнийг явуулж байгаа. За энэ Амаса амжсангүй. Абише чи яваад иргээд даалгавар өгөө явуулаа ш. Нэг хүн даалгавар өгөө явуулсан чинь сургаггүй алга болчлаа. Мессеж ядаж бичихгүй ш. Тэнцээ. Таг нэг тийм төрлийн хүмүүс байдаг ш. Хаана яваа үгсэн амьд нь мэддэхгүй. Юмаа хийж яваа мó, хийхгүй яваа мó, үхчээд хөвчих байгаа мó, эсвэл амьд минь эсэн минь явж байгаа мó гэдгийг хилдэггүй нэг даалгавар аваад явсан эргээд ямарч хариу байхгүй нэг алга болдог төрлийн. За тэр үед бол утас байхгүйсэн учраас их хэцүү. Тэгэр эргэж ирэхгүй 3 хоногийн дотор цэрэг цуглуулад ирэх хэвээр Амаса алга болцсон. Тэгэнгүүт нь Абише гэдэг хүнийг явуулсан. Тэгсэн чинь Йоб өөрийнхөө цэргийг дагуулад Амасагийн хийж чадаагүй тэр цэргүүдийг 3 хоногийн дотор цуглуулж ирэхийн тулд тэр цэрэг цуглуулад явж явах үедээ Амасатай тааралддаг. Тэгсэн чинь Амаса нь яг үнэхээр амжаагүй юм байл л дээ. Яг зүгээр амжаагүй л байхгүй юу? Тий. Зүгээр чадаагүй л байхгүй да. Нэг амьдралд тийм үе байна үстэй эн чинь. Заавал нэг ноцтой шалтгаан ард нь байх албагүй. Зүгээр л амжаагүй л байхгүй да. Яна 3 хоног үнэхээр бага хугацаа байна. Би үнэхээр амжихгүй байна л байхгүй юу? Амасаа үнэхээр амжаагүй. Тэгсэн чинь Йоб Амасатай тааралдангуудаа нааш мэдв. Сайн явж гэнэ үү? Кознууд штэ, үеэлүүд штэ. Тэр үеийн хүмүүс чинь урт цагалтай байсан. Тэгвэл ихэн Йоб чинь дээлэн дотроо юу илдээ сугалж ингээд барьчаад нөгөө гараараа дүүгээ татаж үнсэхтэй сахлаас нь бариад дүүгээ үеэл дүүгээ татаж үнсэхтэй зөрүүлээд хөвлөд нь хутгашааж. Тэгээ Амасагийн гиз дотор нь бүр ингээд зам дээр бүр ингэж унаад цусандаа хутгалдаж Амасаа өгсөн байдаг. Тэг энийг нь Давид хэлээд байгаа байхгүй юу? Гимгүү хүний цусыг урсгасан. Гэхдээ яг одоо 3 хоногийн дотор цэрэг цуглуулж амжаагүй юм байгаа. Энд чинь тэр хүнийг алах шалтгаан биш шүү дээ. Тэгээд ч алаадах гэж Давид тушаагаагүй байхгүй юу? Тэгэхэд Йоб би бол цуглуулж чадна шүү. Харж байгаараа та энэ даалгавар өгсөн энийг явуулсан. Энэ Амасаа чадахгүйс би чадна штэ гэж харуулахын тулд Амасааг алж байгаа байхгүй юу? Та нар нэг иймэрхүү төрлийн хүмүүсийг мэддэг үү? Та одоо тэр даалгавар өгдөг. Надаа хэлчихгүй. Би байсан бол наатах ч ястаа нэрэ хитгэн өдрийн дотор хийх байсан гэж нэг ярьдаг хүмүүс та нар мэдгүй. Яг нэг тэгж ярьдаг да. Тэгвэл нөгөө хүнийг алах хэрэггүй штэ. Алчж байгаа байхгүй юу? Яасан? Библийг тайлбарлагч нар эрдэмтэд бас юу гэж үздэг вэ гэхээр Йобын оронд Амасаг бурхан биш ээ Давид хаан Юдагийн армийн жанжин болгож тавьсанд нь Йоб дургу байсан. Тийм учраас Амасаг замаасаа зайлуулахын тулд Йоб түүнийг алсан гэж үзэж байгаа. За ингээд харж гинөө. 3 дахь хүнээ алж байгаа байхгүй Йоб. Дандаа хааны бити хийгэрээ гэсэн ямиг нь эсвэл өөрийнх нь карьер дэвшгэд саад болоод байгаа гаруудыг дандаа замдна. Тэгээд дандаа нууцаар, дандаа Давидын эзгүүд Давидэд мэддэхгүйгээр өөр нэг шалтгаан зохиогоод нухаа яваад байгаа байхгүй. Энийг Давид мэдхгүй ш мэдээл байгаа. Мэдхгүй ш мэдээл байгаа. Зарим хүмүүс ер нь өөрийгөө мэддэхгүй байл гэж боддог те. Мэдээл байдаг. Хүн мэддэггүй махад бурхан мэдчихэл байдаг. Тэгээ заримдаа хүмүүс нэг өөрөө нэг цаагуур наагуур юм зохицуулчаад тэрийг мэддэхгүй байна л гэж боддог. Би юу мэддэхгүй зохицуулаад чадаад байна даа л гэж бодож идэг. Мэдчихэл байдаг заримдаа. Хүн мэддэггүй махад бурхан мэдчихэл байдаг. Йоб бол ийм хүн байсан. Тийм учраас өсөрхүү зарч байсан байгаа тоххой. За дөрөв дэх хүнийг Йоб алсан тухай дөрөв дэх асуудлыг ярив. Адония. За энэ бол Давидын хүүгүүдийн нэг. Давид энэ Адонияг хаан болгох санаагүй байсан. Өөрийнхөө дараагийн хаанаар өргөмжлөөгүй. Давид өөрийнхөө дараагийн хаанаар Соломоныг өргөмжилсөн. Соломоныг. Гэтэл Йоб яасан бэ гэхээр Давид та ярилгүй хүү Адониягийн дараагийн хаан болгоод зарлцсан. Дараагийн хаан болгоод одоо дэмжицсэн, саппортлцсан. За иймэрхүү явдлууд нөгөө нэг ах дүүнэрийн дунд байдаг штэ. Хаан насварлаа, 2 хүү байлаа.
ах нь юм уу дүү нь хаан боллоо. Тэнгүүт зарим ноёдууд дүүгийн дэмжээд зарим ноёдууд ахын дэмждэг гэдэгтэй адилхан тийм ээ. Яг л ийм болсон шүү дээ тийм. Мөн хааны дараа яалаа ариг бүх хар хоринд Монголын эзэнт улсын хаан болж томилогдсон. Гэтэл урд Алтан улсыг байлдаж явсан Хувлаа яалаа өөрийгөө Бээжинд хаан болгоод зарлцсан. Хоёулаа толоогийн хүүхдүүд. Тийм үү? Хоёулаа нэг ээж автай шүү дээ бүр. Хоёулаа нэг ээж автай. Хувлаа бол ах нь байсан, ариг бүх бол дүү нь байсан. Ариг бүхийг мөнх одоо дараагийн хаанаараа зарлаад ариг бүхэнд юунд хар хоринд хаан болж хахад тэнд Хувлаа Бээжинд өөрийгөө хаан болгож идэг. Хиний хүчээр? Нөгөө жанждын хүчээр хийдэг байхгүй энэ чинь. Тэгэхээр жанжд чинь нөгөө цэрэгтэй байдаг учраас цэрэг хиний гарт байна. Тэр генералын дэмжлэгийг авах нь тухайн хүн улс төрд гарч ирэхийн нэг том одоо хүчсэн зүйл болдог. Тэгэхээр Хувлаа өөрийгөө ариг бүхтөө өрсөлдүүлж Бээжинд одоо Монголын хаан гэж зарлахад Хувлааг дэмжижсэн генералууд зөндөө байсан байхгүй. Тэгэхээр Йобын хувьд Адоныг эцгийнхэн зөвшөөрлгүйгээр хаан болгож дэмжиж байгаа. Яг гэвэл Адоны Йоб хоёрын хоорондын харилцаа сайн байсан. Йоб хаан болчих юм бол Адоны хаан болчих юм бол Йобд хожим ашигтай. Соломон хаан болчих юм бол Йобд ашиггүй. Тийм учраас яг өөрийнхөө ашигтай хүнийг хаан ширээн суулгамаар байна. Тийм учраас Соломоныг биш Адоныг дэмжиж байгаа. Гэтэл Давидын хүсэл юу байсан бэ? Адоны биш Соломоныг Давид хаан болгомоор байсан. Хаан өөрөө дараагийн хаанаараа Соломоныг сонгоод ах чинь нэг генерал нь өөр хүүгийг хаан болгоод өөрийнхөө тоглолтыг хийгээд байна шүү дээ. За энэ дөрвөн зүйлээр дамжуулаад Йоб бол үнэхээр Давидын жинхэнэ үнэж зарцвал биш гэдгийг харуулсан. За би дахиад түрүүний санаагаа давтаж хэлье. Том зургаар нь харах юм бол ер нь бол Давидын хаанчлалын төлөө зүтгэсэн хүчөө өргөсөн мундаг генералуудын нэг мөн энэ Йоб. Гэхдээ яг нарийн түүхийн судлаад үзэх юм бол дандаа Давидын эсрэг зүйлийг одоо ар хударгаар нь хийж дандаа өөрийнхөө замыг засч явсан ийм хүн баадах энэ Йоб гэдэг бол. Өнөөдөр бид эндээс юу сурах вэ? Бид заримдаа Есүст итгэжгээ яваад идэг. Тэгсэн мөртлөө хувийн өс хонцонгоосоо салж чадаагүй. Нөгөө хувийн эгоноосоо салж чадаагүй. Эзнийг нэгдүгээр тавих биш, өөрийн махан биеэ нэгдүгээр тавьдаг. Есүсийг эзэн, Есүс бол миний хаан, Есүс бол миний эзэн. Би Есүсийг дагж байгаа гэж яриад байгаа мөртлөө дандаа өөрийнхөө ямиг хийгээ яваад идэг. Цуглаан дотор өөрийнхөө ямиг хийн. Тийм ээ? Цуглааны итгэгчдийн хооронд өөрийнхөө ямиг хийн. Энэ үнэхээр Христийн дагалдагч мөн гэж юу? Ийм байж болох уу? Тэгэхээр эзний дагалдагч гэдэг бол эзнийг дагах ёстой болохоос биш. Энэ эзэнд итгэх итгэлээ өөрийн одоо амбицтай ашиглах нь энэ бурхны хүсэл биш юм аа. Тэгэхээр харахад ингээд өнгөц харах юм бол Йоб бол Давидын бол үнэхээр одоо баруун гар нь л яваад байгаа хөөхгүй уул нь бол. Гэхдээ түүхийн нарийн судлаад үзэх юм бол дандаа Давидын эсрэг юмыг араар нь хийгээд дандаа өөртөө ашигтай юм хийгээ яваад байгаа. Бид нар Христ итгэж гэж ярьж байгаа мөртлөө би Есүсийг магтандуулаад байгаа мөртлөө залбираад Есүс бол миний хаан тий Йобын хувьд Давид хаан байсан шиг Есүс миний хувьд миний хаан байлаа гэж бодъё. Би Есүсийн одоо хаанд би Есүс хаандаа үйлчилж байна. Есүс эзэндээ би үйлчилж байгаа мөртлөөсөө хажууд байгаа нэгнийхээ нуруунд тотгош. Хажууд байгаа нэг нь надад саад болж байна. Эзэнд үйлчлэхэд надад саад болж байна гэд замаасаа зайлуулах юм хорон арга хий. Энэ бол бурхны хүсэл биш юм. Компаниудад ч гэсэн адилхан. Би энийг Христ итгэл дээр сая ярьлаа. За байгууллага дотор аваад үзье. Босс нь байлаа. Босстой тоогдохын тулд нөгөө нөхдөөдөө замаасаа зайлуулдаг. Нууц зардагтай. Босстой мэддэхгүйгээр өөрийнхөө замыг засдаг. Тэгээ эрх мэдэл дээр очдог. Тухайн үедээ хождог, цалингаа нэмүүлдэг, карьер дэвшдэг, босстойгоо илүү ойртдог мөн. Өөрөөс нь илүү чадвартай, өөрөөс нь илүү одоо сайхан сэтгэлтэй зөв хүмүүсийг замаасаа зайлуулдаг. Яг л өөрөө хорон учраас тэрийг бодоогүйгээр нь бодож чадчих штэ. Тэгээ хор найруулад ингээд хүнийг бол зайлуулж чадчихна. Тэгээд өөрөө тэр одоо байр суурин дээр дэвшиж гарч ийн. Гэхдээ тийм хүн эцэстээ хождог уу? Йобын түүхээс харах юм бол хождоггүй. Эцэст нь Давид дараагийн хаан Соломондоо юу гэж зөвлөсөн бэ? Зеруягийн хүү Йобын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нэригийн хүү Абнер, Итерийн хүү Амаса нарт юу үйлчлэнийг чи мэдж байгаа.
тэрээр тэднийг алж амар тайван үед дайны цус урсгаж дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угалсан шахадаа нялсан юм аа. Тэгэхээр түүний буурал толгойг үхэгсдийн орн руу амар тайван явуулах учиргүй чи мэрэгэн ухаанаараа шийд гэж хэлсэн байна. Тэгэхээр Йов бол үнэхээр дүр эсгсэн Давид ч юм байжээ. Харахад Давидын зарц. Харахад Давидын жанжин. Харахад Давидын одоо зарцрын нэг. Харахад Давидэд үйлчлээд байгаа. Гэхдээ үнийн эрэхт бол зүр өөрийнхөө ашигын төлөө л явж ирсэн. Хувийн нэг юм эгогоо дарж чадахгүй. Хувийнхаа эгоны төлөө л явж ирсэн. Харахад тийм. Тэгвэл өнөөдөр бас магадгүй Христ итгэгч гэж ярьж байгаа боловч яг үнэндээ эзний хүсэл нэг номерт биш, зүгээр өөрийнх нь хүсэл нэг номерт. Есүс яг юу гэж хэлсэн байдаг үлээ гэдгийг Библиэс уншаад биелүүлэхийн оронд өнөөдөр би юу хүсэж байна гэдгийг илүү хийдэг. Би тэрэнд дургу учраас тэрийг би замаасаа зайлуулна. Энэнд би дургу учраас энийг би нороонд нь хутгашаана. Ийм арга замаар сүмийн үйлчлэлийг хийдэг. Ийм арга замаар ажил бизнестэй ханддаг. Ийм арга замаар ээж аавынхаа өмнө ч гэсэн төрсөн ах дүүсийнхаа нороонд хутгашааж байгаа хүмүүс байгаа штэ. Тэгээд ийм хүмүүсийг энэ хорвоо заримдаа юу гэж андуурдаг вэ гэвэл смарт байна гэж андуурдаг. Чадж гин гэж андуурдаг ийм хүмүүсийг. Ийм хүмүүсийг одоо болж гин, хожж гин. Тэгээ ийм хүмүүсийг хорвоо юу гэж хардаг вэ гэхээр за би ч одоо муу санаагүйдэл хохирчлоо доо. Муу санаатай хүн чинь хол явдсан биш үү? Хорвоогийн ийм зүйлсийг харахтаа хүмүүс юм буруу дүгнэлт өөрсөндөө хийдэг. Би танарт хэлье. Энэ бол чөтгөрийн дүгнэлт. Энэ бол сатааны одоо амжилт юм. Ингиж амжилт олсон хүн тухайн үедээ дэвшиж болно. Тухайн үедээ хожиж болно. Тухайн үедээ энэ хүн ингээд одоо юу гэдгийг бусдыг ингээд хорон аргаараа замаасаа зайлуулад өөрөө гараад өөрөө амжилтыг олоод цалингаа нэмүүлээд өөрийнхөө амьдралын нөхцөлийг сайжруулад ингээд явж болно. Хожим Христийн шүүлтийн өмнө гарах гарч байхгүй гэдгийг би хэлмээр байна. Давид Йовтой ерөөсө тооцоо бодоогүй. Гэтэл яг энэ 2 дугаар Самуэль 3 дугаар бүлгийн 39 дугаар ишлэл 16 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл 19 дугаар бүлгийн 22 дугаар ишлэл зэргээс ийм 3 газраас харах юм бол Давид бүр би энэ Зэруягийн хүүхдүүдийг яах вэ гэж бүр ингэж дуу алдсан байдаг бүр Давид. Зэруягийн хүүхдүүд минь дээ би та нарыг бүр яах вэ гэж бүр Давид бүр ингэж хэлсэн байдаг. Игчийн хүүхдүүд байгаа даа шүү дээ. Энэ Йоб, Абишай, Асахел гэдэг энэ 3 залуу амар өсөрхүү 3 залуу. Ер нь л нэг яаж игээд өшөөгөө авдаг. Тэгээ бүр магадгүй хүмүүсийн дунд тийм яриач гарсан бах наад гуравтайгаа битээ тэрсэлтэй. Муугаа үзэн шүү. Тэг хүн болгоо айдаг. Нэг ийм зүйл та нар энэ хороо дээр хардггүй юу? Наад хүнчээс айгүй өөдгөө хэрэлтэл сайдаал салсан юм шиг мөртлөө цаагаар нь заавал хариугаа авчаа салдаг өөдгөөр байгаа наадах чинь. Битээ наадтаа битээ юмэр. Битээ ойрхон байгаад. Нэг ийм айдаг ийм хүмүүс өд. Абиш энэ Зэруягийн 3 хүү гуруулаа ийм өсөрхүү ийм одоо ийм уур хилэндээ авцсан ийм хүмүүс байсан. Тийм учраас Давид бүр юу гэж хэлжсэн гэхээр би давтаад хэлье тийм ээ. 2 дугаар Самуэль 3:39, 16-гийн 10, 19-ийн 22 гэдэг зэрэг ишлүүдээс харах юм бол Давид бүр энэ Зэруягийн хүүхдүүдээс болж би бүр нэр зовж дуусч байна гэж. Энэ Зэруягийн хүүхдүүдийг би бүр яах вэ? Тэгээ Давид өөрийнхөө одоо амьд ахуй цагт бол энэ гуравтаа тооцоо бодоогүй байдаг Давид. Гэхдээ хамгийн айхтар нь Давид нас барахтаа хүүдээ цагчаа хүчиж байгаа байхгүй. За миний хүү чи мэрэгэн ухаанаараа шийдээрэй. Энэ Йобын буурал толгойг чи зүгээр явуулж болохгүй шүү энэ хороогоос гэд захаад явж байгаа. Тэгэхээр тухайн үедээ Йоб бол ерөөсө хаанаас шийтгэл аваагүй. Тухайн үедээ бол энэ Йоб бол одоо ингээд карьер ахиулал яваад штэ. Амасаг алаал, Абнерыг алаал, Абсаломыг алаал, Адоныг дэвшүүлээл. Тухайн үед бол одоо ингээд энэ Йоб бол дандаа ингээд хожоотой алхам хийгээд улс төр хийгээл хожоол нь штэ, хожоол нь. Тухайн үед бол бусдыг хохиргоод өөрөө ялаад яваад штэ. Хожим гарах гарч байхгүй. Тухайн үедээ авж болно. Тухайн үедээ дийлж болно, ялж болно, ашигтай байж болно. Хожим эзэн Есүсийн шүүлтийн өмнө гарах гарч байхгүй гэдгийг өнөөдөр Давидын энэ өшөрхүү зарцын түүх бидэнд харуулж байна. Тэгэхээр Давидыг бурхан бэлтгэжсэн. Давидыг бурхан бэлтгэхдээ бас яаж бэлтгэв? Гардоор нь байгаа нэг муу санаатай зарцаар хүртэл Давидыг бурхан хорсолж исэн байж тээ. Тэгэхээр Давид бол энэ зарцынхаа энэ хорон үйлдэлийг бол ингээл мэдээлсэн. Ер нь бол мэдээлсэн. Тухайн үедээ Давид өөрөө бол арга хэмжээ аваагүй. Би гайхтیں۔ Яагаад энэ Йоб дээр Давид арга хэмжээ авсангүй вэ?
Тэг өөрөө төрүүлээ нас орчиж байгаа шүү дээ Йоабасаа. Яг бол насаар хамаагүй ах байсан Давид Йоабас. Яагаад тухайн үедээ Давид энэ Йоаб дээр ер нь өөрөө яагаад арга хэмжээ аваагүй болоо гэж би бүр бодоход хүрсэн. Тэг би магадгүй бодсон. Яг ихчийн хүүхэд учраас бас нэг шулуухан арга хэмжээ авчиж бас чадахгүй байсан юм болов. Нэгт. Хоёрт Йоаб тухайн үедээ Давидд бас яалтчгүй хэрэгтэй байгаад байсан юм шиг байна. Яалтчгүй тэр армиг удирдаад яалтчгүй ингээд яваад байсан. Тэгэхээр Давид Йоабыг тухайн үедээ алах нь ашигтай юу, шийдэх нь ашигтай юу, шийтгэлгүй өнгөрөөх нь ашигтай юу гэдгийг Давид бол ингээд хараал байсан. Магадгүй нэг талаар Давид өршөөсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ он удаан жилийн өршөөл Давид өөрийнхөө амьд ахуйн насандаа Йоабыг огт шийтгэхгүй байдал нь эзний өнөөдөр бидний алдаа оног харахтаа шийтгэлгүйгээр төвчээртэйгээр цаг хугацаа өнгөрөөгөөр боломж олгоол байдаг эзний энэ агуу нэгүслийн бэлэг тэмдэг болж харагдаж байгаа. Йоаб Давидыг ерөөсөө шийтгэхгүй тухайн үедээ мэдчихсэн. Энтэй адилхан бурхан бидний олон алдааг мэддэг штэ. Есүс бидний олон асуудлыг мэддэг штэ. Яг үнэндээ. Тэглээгээ ягаа өнөөдөр бид шийтгэхгүй байгаа. Яа тэгвэл боломж олгоод байгаа байхгүй. Өршөөгөөд байгаа байхгүй. Тэгтээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Бид эзний нэг хүслийг хөнгөн үзэж болохгүй. Хожмын шүүлт байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Өнөөдөр би шийтгэлгүй яваад иж болно. Өнөөдөр хинч надтай тооцоо одохгүй. Би одоо юу гэдгийг хийсэн буруу үйлийнхаа лай ланчгийг өөр дөр үүрэхгүй ингээ яваад ээж болно. Хийгээд ээж болдсон байна, чадаад идэм байна. Чадж байгаа юмд арга алгадчих гэдэг ч юм уу. Өө ингээл болоод идэм биш те гэд ингээд сайхан одроод одоо ингээ даам гарна гэж ярьдаг шиг. Хаста ингээ даам гарцсан нэг нөхөр яваад ээж болно. Хожим бурхны өмнө эрхэм даам очихл байхгүй юу? Тийм ээ. Тэр даам хожим бурхны шүүлтээр орно. Тэр үед гарах гарц байхгүй гэдгийг Давидын одоо энэ түүх өнөөдөр бидэнд харуулж байна. Тийм учраас өнөөдөр бид энэ сургаалаас юуг сурах вэ? Үс хонзонгоо бол. Та эзэнд үйлчилж байгаа штэ. Та эзний дагалдагч штэ. Үс хонзонгоо бол. Эзэнд итгэж эзэнний нэрээр яваад байгаа мөртлөөсөө тэгэл нэг ах дүүгээсээ өшөө аваад юу хийгээ яваад байгаа. Юу хийгээ хэрүүл орол хийгээ яваад байгаа. Юу хийгээд ингээд хүнийг 9 шидэрний хилээл хараал өрөөлийн үг урсгаал муу мухай адилхан энэ хорвоотой адилхан муу мухай юм хийгээ яваад байгаа. Өнөөдөр та тэрнийхээ одоо горыг энэ амьдрал дээр амсахгүй гэж болно. Хожим эзний өмнө эзний шүүлтийн өмнө очно гэдгийг мэдэж гинөө. Өнөөдөр та хэн нэг хүнийг мууг үзээд тэр хүнийг араар нь нэг хийгээд карьергүй болгоод өөрөө карьер аваад та өнөөдөр амжилтанд хүрээ явчих болно. Тэгээд та нэг хэдэн жил илүү цалингаа нэмүүлээд хэдэн жил энэ амьдарч байгаа наснда карьераа өсгөө явцсан байж болно. Хожим та бурхны өмнө буурал толгойч очихын цагт энэ тэгээ утгатай амьдрал уу? Энүүгээрээ та тэгээ бахархаа суух уу тэр үед? Ер нь бид хэр их эрх мэдэлтэй байсан, хэр их мөнгө төгрөг олж исэн маань хожим бурхны өмнө очиход бидний бахархах зүйл биш. Бид хэр зөв амьдарсан бэ гэдэг л үхлийн өмнө очих үед тэр л бидний бахархал болж үлдэнэ. Энэ их баян хүн байсан гэж хизээч хүн биднийг дуртахгүй. Энэ сайн хүн байж үлээл гэж хүн биднийг дурсдаг. Энэ зөв хүн байж үлээл гэж дурсдаг. Тэрнээс их баян хүн байсан гэж тэрүүгээр нь бахархах нэг ч хүн байхгүй яг үнэндээ. Тэр бол хамаагүй. Харин энэ хүн зөв хүн байсан, бусдыг хайрладаг нэгэн байсан, үнэн ч нэгэн байсан юм а гэж бидний хожим хүмүүс хэлнэ. Тэгжил дурсна. Тэгжил бид бурхны өмнө шүүгдэнэ. Энийг бодож бүгдээрээ хамтдаа амьдрцгаая. За ингээд Давид шиг бэлтгэгч сурлынхаа 6 дахь номлолыг өнөөдөр би та бүхэнтэйгээ хуваалцлаа. Хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь тандаа баярлалаа. Эзэн бид Йоаб шиг баймааргүй байна. Үнэхээр Йоаб бол Давидын зарц гэж явсан хэрнээ. Эцэстээ өөрөө эзнэрээ хараагдсан. Тэгээ бид хараалыг өвлөх гэж биш, харин ёроолыг өвлөх гэж таны зарцнаар болцоосон. Та бол бидний хаан, та бол хаадын хаан, эзэдийн эзэн. Та бол Давидын удмаас төрсөн бурхантай мөнхөд гэрээ байгуулсан хаанчлалын эзэн Есүс ээ. Өнөөдөр бид таны албат болж, бид танд үйлчлэхээр Йоаб шиг дуудагдсан. Гэхдээ бид энэ үйлчлэлээ бид Йоаб шиг хиймээргүй байна. Бид яг үнэн сэтгэлээсээ чин үннээр зөвхт ариунаар шодрох сэтгэлээрээ бид энэ үйлчлэлийг хиймээр байна. Та бидний ивэгээч. Тандаа талархын энэ бүгдийн төлөө эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.